За нэр үг бол дандаа имнида гэж төгсчихсэн тийм үү? Наад чи юу юм бэ гэдэнгүүт игоос нь чег имнида гэд. Асуулт нь гэсэн адилхан дандаа имника гэж асууж ирсэн. Харин үүлэг болоод ирэхээр хоёр өөр төрлөөр төгсдөг. Игшгээр төгссөн байх юм бол игшнийхэн додолд Б ороод имнида гэдэг. Гэгүүлэгчээр төгссөн үүлэг байх юм бол симнида гэж төгсдөг. Энэ болохоор монголоор одоо даг, дэгийн дөрвөн зэрэг гэсэн үг л дээ. Тэгдэг, ингэдэг гэхдээ ингэж төгсгдөг. Жишээлбэл када буюу явах гэдэг үүлэг байна. Явах. Тэгэд монгол үүлэгнүүд дандаа хэгээр төгсдөгтэй адилхан. Солонгосын үүлэгнүүд дандаа таагаар төгсдөг. Тэгээд одоо явах гэдгийг явдаг болгож өөрчлөхийн тулд хэн хасагддаг шүү дээ. Тэгээд яв гэдгийн ардлаас даг гэд нөхцөл дагавраа аваад явдаг болдог. Тэрнтэй адилхан солонгос өгнүүд ч гэсэн хувирахтаа таа насагдаад к тэнгүүдээ ардаас нөхцөл дагавраа авах гэсэн шүү дээ. Тэгээд даг дэг маань ихшгээр төгсөж байгаа юм чинь эмний даг залхана. Тэгээд бэн додолдоо ороод кам нида явдаг гэж ингэж хуурна гэсэн үг. Явдгуу гэдээ асуух юм бол к кам ника гэж асуучна. Сургуульд явдаг гэж хэлэхэд болохоор арай өөр. Энэ када гэдэг үг хэлдэггүй. Када гэдэг нь болохоор яг ингээд хөлөөрөө явахыг хэлдэг. Сургуульд явах, одоо сургуультанд явах гэдгийг болохоор танида гэдэг үгийг хэлдэг. Танида. Сургуульд явдгаа гэдэг юм бол кю та ни та насагдаад тэгээ бас ихшгээр төгсөж байгаа учраас бэн додолдоо ороод танимнида сургуульд явдаг гэдэг үг болж байна. Гэгүүлэгчээр төгссөн үйлүүд жишээлбэл могда идэх гэдэг үг шүү дээ. Иддэг. Одоо их иддэг гэж хэлээ л да. Тэгэх юм бол их гэхий чинь мани гэдэг шүү дээ. Мани мог дагийн та насагдаад тэгээ гэгүүлэгчээр төгсөж байгаа учраас могсомнида болно. За халуун нооттой хоол сайн идэж чаддгүй гэдээ асууя гэж бодъё л да. Тэгэх юм бол халуун нооттой хоолыг мэун имшиг гэдэг шүү дээ. Мэун имшиг эл сайн иддэггүй гэх бол чай сайн гэсэн үг. Чай мог танасгатаад гэгүүлэгчээр төгсөж байгаа юм чинь сэм ни ка гэж асуучихна. Мэун имшигэл чар мог сэм ни ка гэдэг. Тэгээд энэ чинь имшиг эл гэдэг энэ давруулахороо г иг гэсэн даврал да. Тэрийг энийг гэхэд хэрэгэлдэг. Тэгэд энэ нь бас адилхан. Игшгээр төгсөж байгаа юм бол гэгүүлэгчээр төгсөж байгаа юм бол гэд хоёр төрөл байдаг. Гэгүүлэгчээр төгсвөл ил гэж бичнэ. Ил имшигэл хоолыг игшгээр төгссөн байх юм бол рил гэж заалгана. Хичээлээ сайн хийдгүү гэж асууя л да. Тэгэх юм бол kumbu хичээл игшгээр төгсөж байгааз. Тийм болохоор kumburel чай хаада гэж хийх гэсэн үг шүү дээ. Тэгэд та насагдаад хаа гингүүтээ нөгөө бэн додолд ороод хам ни ка хичээлээ сайн хийдгүү, хичээлийг сайн хийдгүү гэсэн үг болж байна.